Үзэгч та бүхнийхээ энэ үдшийн амар амгалан айлтгая. 7 хоног бүр салбар бүрт амжилттай яваа. Хин нэг студийнхаа хойморт урьж сонирхолтой ярилцлага өрнүүлэхийг хичээдэг. Сайн нэвтрүүлгийн удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ сайхан хаврын энэ дугаарын маань эрхэм хүндтэй зочин Монгол улсын гаяат эдийн засагч Бөөхүүгийн Осор гаруугай нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан байна. Сайн байна уу? Сайн байна. Сайхан аварж байна. Сайхан. Ажил төрөл сайхан байна уу? Ажил төрөл тавлаг сайхан байна. За нэвтрүүлгийнхаа урилгыг танд хүргүүлэхэд ямар сэтгэгдэл төрөв? Гэхдээ нэг бодлын бол сайхан, нөгөө талаар жаахан зочирдож ил байсан. Гэхдээ сайхан байсаа. За Монгол улсын гаяат эдийн засагчтай ярилцаж байгаа эхний одоо асуултаа чухам юунаас эхлэх вэ гэж би бас их бодлоо. Тэгэхээр чи одоо өнөөдөр хамгийн сүүлийн сонин сайхан гэх юм бол за монголчуудад маань 5 толгойн хувьцаа одоо хувьцааны ногдол ашиг гэдэг юм уу тарагдж байна л да. Тэгээ энийг бас нийгэм олон талтай хүлээж авч байна. Зарим нь бол мэдээж эх орныхоо баялаг үндэсний баялагийг одоо хүн бүр тэгш хэрэгтэй хүртэх ёстой юм а гэдгээр харж байна. Нөгөө талнаас эдийн засаг тийм ч бас хүссэн хэмжээнд өсөөгүй байгаа энэ үед одоо түүнийгээ илүү нийгмийн ач холбогдолтой зүйл болгоул яадаг юм ба гэгээд олон талаас ярьж байна. За эдийн засагч хүний хувьд мөн дээрэс нь энэ одоо улсын эдийн засаг санхүүгийн талбарт олон жил сэтгэлээ хилээж байгаа хүний хувьд та юу нь юу гэж харддаг юм бэ? Улсынхаа одоо газрын баялагийг ашиглах, энийг үр дүнтэй ашиглах талаар бол нэлээд ажлууд хийж яана л да. Энэ талаар нь бол үнэхээр баяртай байгаа. Яг хөө зүгээр одоо энэ ард түмний амьдрал бас тийм сайнгүй байгаа нөхцөлд бол яг хүн болгонд ингээд нэг 200-300 цаас өхөн бол бас хэрэгтэй л зүйл. Ер нь бол энэ олон тэрбум 200-300 тэрбум төгрөгөөрөө тодорхой хэмжээний үйлдвэр ч юм уу тэр ашигт малтмалаа боловсруулах тийм үйлдвэр сайхан зүйлийг одоо хийсэн бол бас уг нь зүгээр л энэ бол ирээдүйд дахин олон жилээр олгогдох юм үргэлжлэлтэй зүйл болно. Улс орны хөгжил эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ч гэсэн бас ач холбогдолтой зүйл гэж би ингэж бодож байсан. Гэхдээ энэ жил бол яг ард түмэн анх удаа энэ ашиг хүртэж байгаа учраас нэг удаа ингээд өгчхөж одоо бас ард түмний минь амьдрал тарахын байгаа нөхцөлд бас нэгч буруугүй болов гэж бодож байна. Ер нь цаашдаа болвол ерөөсөө одоо үйлдвэр үйлчилгээний юм уу томоохон үржихэ олон жилээр үржихэ өг тэрнээсээ эргүүлээд ард түмэндээ өшиг хүртээж явах ийм зүйлийг бүтээвэл зүгээр л гэж бодож байна. Цаашдаа. Санхүүгийн эдийн засагч хүний бас нэг сэтгэлийн зовлон л энэ байдаг байх та. Ингээ альва зүйлийг хоёр талаас нь хардаг. Гэтэ энэ бол одоо хэдийгээр улс төрийн шийдвэр ч гэсэн яг л өрхийн хаалхыг тогшоол эдийн засгийн одоо зүйлийг оруулж байгаа л нэг алхам юм да тий. Эхний ээлжинд бол энэ жилдээ бол одоо зөв юм даа л гэж бодож байгаа тий. Цаашдаа бол энийг ингэж тараах бол үнэхээр одоо зохимжгүй тий. За 2016-2017 оны үед Монгол улсын эдийн засаг бас нэлээд хямарч тухайн үед бол бас эдийн засагчдын хэлж ард иргэдтэй хялбараар тайлбарлаж байгааг нэг жишээ бол олж байгаа 5 төгрөгийнхаа 4-ийг нь бид гадаад өрөнд өгөөд ийна гэсэн тийм цаг үе байсан шүү дээ. Гадаад өр маань нэлээд одоо өндөр хэмжээнд хүрсэн. Тэгээ тухайн үед та эдийн засагч одоо хүний хувьд бас л одоо эх оронч үзэл гаргаж хандив аян зохион байгуулж байсан. Энэ бол надад хамгийн тод байгаа байхгүй юу? Таныг таньдаг хамгийн тод жишээ. Тэгээ энэ бол тэгээ дурсамж болж одоо бараг 7 жилийн өмнөх үйл явдал юм уу да. Тэр одоо танд ямар сэтлэр тийм одоо хандив аяныг эхлүүлж байв? Та хоолой зангируулын хэвлэлийн баг хурал хийж ирснийг бас одоо тодхон л санаж байна. Нэгдүгээрт 10 сар тээж ангир шар ургаа шимүүлэн өсгсөн арчилт ээжирхэн ачааг бодож 10 сая төгрөг эх орныхоо төлөө хандивлаа. Хоёрдугаарт нь ажил амьдрал аз жаргалын шүтэн ачлал аврал энергийн бурхан аав таны минь хүү бентавда хөлүүлж үлдээсэн адуун сүргээс төрсөн ах надаа бэлгэлсэн адар гадуун сүргийг би өржүүлж өсгсөн. Ачлалд аавынхаа алтан сургаалыг эрхэмлэж эх орныхоо төлөө ногттой 10 адуу хандивлаа. Гуравдугаарт нь их эзэнчингээс өвдсгээс өлүүлж үлдээсэн газар нутгийн доорх эрдэс баялагын дээжс болгож алтан бөгжөө эх орныхоо төлөө хандивлаа. 2010
17 онд бүгдөө л одоо их баггүй хэрсэнгүүгөө гэчээр тий хүчин залууг л бүгд санаа зовж байсан баг. Ер нь сангийн авдар хоосорсон гэж ийм үгээр бол байнга ярьж байсан байхгүй юу. Тэгэнгүүт нь би нэг хэсэг бодож байгаад энд нь бас нэг сэтгэл санаагаа оруулаад бас ард түмнээ уриалаад ингээд нэг юм хийвэл яасан бол гэж ингэж бодогдоод тэгээ би тэр том уриалгыг гаргаж ирсэн л та. Ер нь бол би энийг бас олон зүйлийн юмнаас уншиж бас сонсож мэдчихсэн учраас 1966 онд бүгд найрамдах Солонгос улсын ёстой сангийн авдар нь бүр хоосон болсон. Ямар ч эдийн засгийн санхүүгийн хүчин чадлагүй болсон ийм байхад Солонгосын ард түмнээс бас тодорхой хүн уриалсан байх л да. Тодорхой хүн уриалсан нь тухайн улсын ерөнхий сайд одоо удирдлагуудаас нь тэр асуудлыг дэвшүүлсэн үү тэрний виза мэдэхгүй байгаа. Зүгээр ер нь бол Солонгосын ард түмэн гудамжинд одоо ойчрол зогсож байгаад эм вөгжөө юу л байдаг уу тэр бүгдийг одоо өөрийнхөө тэр хувьдл байсан болгоныг засаг төрдөө улсцаа тушаагаад тэгээд Солонгос улсын эдийн засаг сэргийж одоо энэ өдрийн эдийн засаг Монгол улсын Солонгосын эдийн засгийн хөгжил ямар хөө сайхан байгаа вүлээ. Энэний эхлэл бас юм гэж би сайн мэдчихсэн. Ер нь өмнө бас юм дараас уншиж сонсож байсан. Тэгээд тэр мэрийг эргцүүлэн бодож байгаа л тэгээд би Монгол улсын эдийн засгийн сэргийлт Монгол улсын өрийг одоо дарах ийм уриалгыг гаргаж одоо ард түмэндээ хандж байсан Монгол улсынхаа төр засаг ард түмэндээ хандж уриалга гаргасан. Тэгээд энэ уриалгыг бол одоо тодорхой хүмүүсүүд маш их дэмжиж байсан. Улсын их хурлын гишүүн Дэлгэр сайхан гэхэд одоо 100 сая төгрөг хандивлж байсан. Бодтойгоор хандивлж байсан. Улсын их хурлын гишүүн байсан оюун дээр 20 сая төгрөг хандивлаа. Оюулаа суучхаа телевизээр бүр хэвлийн багварал хийгээд өгч байсан. Тэгээд бусад ард түмэн бол 5 10 20 одоо өөрийнхөө боломжоор бүгд одоо мөнгө хандивлаж ингэж яасан. Тухайн үеийн засаг энэ газар бас жаахан тийм дутуу сэтгэж тэр асуудалд хандаад тэгээд энэ ажил бол ерөнхийдөө нэг эрчимжээгүй. Ягаад гэвэл надтай ерөнхий сайд Эрдэнэ уулзчаад за маргаашийн засгийн газрын хуралдаа нэг хэлэлцээд одоо энэ хандивын мөнгийг яаж үргэлжлүүлэх үү, цугласан мөнгийг юунд зарцуулах уу гэдэг асуудалдаар бид нэр ярилцаа шийд гаргаад тэгээ ард түмэндөө зарлана гэж ингэсэн. Тэгдлээ маргааш засгийн газрын хуралдаан болоод оройн ерөнхий сайд өөрөө мэдгдэл хийсэн. Тэгээд за ингээд ийм сайхан уриалга гаргалаа. Үнэхээр одоо хэрэгтэй зүйл болж байна. Тэгээ энэ мөнгийг дээд өвтөц эрүүл мэнд болон бусад салбаруудад зарцуулнаа гэсэн ийм мэдгдлийг хийсэн. Тэгээ энэ нь бол үнэхээр буруу зүйл болсон л доо. Тэгээд тэгтэл ард түмэн шуугаад эхэлсэн хэвлэл мэдээлэлэр ч зөндөө яригдсан. Наадвалч одоо ерөөсөө ингээд дээд өвтөц эрүүл мэнд энэ тим гэж л одоо хуваагаад иччихнэ гэсэн үг. Наадах чинь тэр буруу тийшээ явах гэж байна. Тэм учраас бид бол улсынхаа өрийг дарахын тухай л одоо ярьсан болохоос биш бид ч энийг дэмжихтэй тэгж ойлгож байгаагүй гэсэн ийм байдлаар л тэр юм маань нэлээд одоо тийм ард түмэн их дургуйцсан. Тэгээд ерөнхийдөө тэр эрчгүүч буураад тэгээд би ч бас жаахан гутраад ерөнхийдөө за ингээд буруу мэдгдэл хийчихснаас болж ард түмний сэтгэл санаа буруу тийшээ явжлаа. Одоо тэгээ эрчгдаа гэж ингээд орхисон ийм л зүйл болсон юм байна. Хэдийгээр давлгаалж бас хүчийг аваагүй ч гэсэн тодорхой хэмжээнд хоригдлсон одоо хандив юунд зарцуулагдсан гэж та одоо бас араас нь сургалж байв. Та ч одоо аудит хүн байна да. Аудит хүн байна да. Сургалаад би намран билүүдээ би улсын онцгой комисс тэр мөнгийг хандивлаа өгье гээд тэр мөнгө чи анханасаа нөгөө сангийн яамны төрийн сангийн газар данс нээлгээд бүр төрийн сангийн хяналтанд байлгасан мөнгө байгаа. Ард түмнийхээ одоо энэ 100 өвлийн энэ асуудал тэгээд одоо бусад одоо асуудал хүндрэл бэрхшээлүүдэд одоо улсын онцгой комиссдоо энэ мөнгийг зарцуулаарай гэдэг бас уриалгыг би хэвлэлийн багварал хийж тэгээд орхисон. Тэгээд бодвол тэр тийшээ явсан байх гэж бодож байна. Жохом яг яаж юунд зарцуулсныг бид нөгөө зарцуултыг би хийх эрхгүй учраас тэр асуудал тэгээд болсон байхаа л гэж бодож байгаа. Тэр юмудаа явсан бах уу тий. За тэгэхээр Монгол улсын гаяат эдийн засагч Осор Гарав гэдэг хүний амьдралын эхлэл үг төвхөөс яриа маань үргэлжлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Та говьалтай хүн тий. За нутаг бас ижээ авах түрүүн бас цухасхан дурдаад өнгөрлөө. Ижээ авахаа тухай, бага насныхаа тухай. Тэгээд энэ мэрэгжил рүү тоороо яагаад орчихв гэд яриагаа үргэлжлүүлье. Би Говьалтай аймгийн Дэлгэр сумын
Думган хүн 10 нас хүртэл аав ээжтэйгээ байсан. Тэр үед ч одоо хүүхдүүдийг сургуульд явуулах их дурггүй. Ер нь бол 10-11 өнтэй хүргэж ээжил явуулдаг юм байсан. Тэр 50-60-аад оны үед бол сумын сургуулийн багш нар хүүхдүүдээ явж өөрөө мороор явж хөөдөг. Айлуудаар орж танаа хүүхдээ явуулсан шүү гэж ингэж хөөж өгдөг. Тэгээд сургуулийн аав ээж нар тэрний чи бас тодорхой хэмжээнд сонсцдог. Сургуулийн багш нар хүүхд хөөж өгнө гэхдээ зэрэг бидний чинь эсвэл хонд явуулчихна. Эсвэл эзгүй байлгах эсвэл одоо хадан давьчиж бас аргамждаг энэ тийм юм байсан шүү дээ. Одоо 50-60 оны үед чинь. Тэгээд би 10 настай сургуульд одоо орж исэн. Тэгээ нэг 2-3 дугаар анги төгсөөд 3 дугаар анги төгссөний жил миний аав чинь одоо сумын тэр багийн дарга тоо бүртгэгч ийм ажлуудыг хийдэг байсан. Одоогоор бид нар сомпон, телевизэд бид нар сомпонч гэж мэдэхгүй. Нэг дөрвөлжин олон жижигхэн бөөрнгийн юмнуудаа тэгээ хайрцагсаг юмд л ингээд тачхануулаад л тоо хийгээл ингээд байдаг байсан. Тэгээ тухайд тэр аав минь бас шууд ганц хоёр хүн хамт ирээд тэгээ бас бивэндээ ингээд тоо дуудаж байгаа нэг гоё. Одоо ингээд нэг дуу дуулж байгаа юм шиг. Уянгалуулаад ингээд одоо тэдэн төгрөг мөнгө гээд ингээд уншиж байгаа. Тэрээс сонирхол татаад би тэгээд одоо сомпон тоо хийж сурсан. Тэгээ хаяа аав минь ээжтэй минь ярьж яах нь сонсоход хүүгээ нэг нягтлан болгочих юмсан даа гэсэн нэг тиймэрхүү яриа хаяа миний чихэн сонсгодог байсан. Манай сумын ерөнхий нягтлан бодогч Жанчвын цул гэдэг нэг сайхан хүн байсан. Тэгээд миний хөө нэг цул ах шиг нэг сайхан нягтлан бодогч болоорой. Тэгээд аав минь л хөтөлсөөр угаал намайг энэ өнөөдрийн энэ сайхан сургуульд энэ сайхан мэрэгжлийг эзэмшүүлж эдий зэрэгтэй явахд минь бүх замыг минь заасан хүн миний аав да тийм. Сампин мэддэг одоо хүүхэд хажууд нь 4.5 үзэж байгаа хүүхдүүдийн хажууд их л чамбаа байна үз багшдыг тоогдно тийм үү. Харин тэгээд би тэр аав минь одоо тэр надад 2-3 дугаар ангид байхад зааж ирсэн тэр сайхан эрдмийн ачаар 1991 онд 100 гаруй нягтлан бодогч нарын сомпон хурдан цохих уралдаан болж тэрэндээ орж би бас авраг олж ил байлаа. Тэр бол одоо миний аав минь одоо ач уян тэр одоо 10 гэдэг наснаас 11-2 наснаас мөн эхэлж сомпонд тоо хийлгэж сургасны ач уянаар бидний баг зэвсэг бол ерөөсөө сомпон л байлаа. Тэгээд сомпонгоор л бүхэл одоо тэр байгууллагын нягтлан бодогч бүхэл ажлаа амжуулцдаг. Тэгэхдээ тэр үед нэг сонин зүйл байдیں۔ Нэг манай нэг Говьлтай аймгийн нэг нэгдлийн нягтлан нэг мөнгө зөвлөж чад нөгөө балансаа нэг мөнгө зөрчсөн гэж байгаа. Тэгвэл ядаад өнгөөх нь олдоогүй. Тэгтэрэн зэрэг нөгөө хүн маань нөгөө тэр үе чинь нөгөө жижиг мөнгөнөө чинь нүхтэй байсан дундаа ингээ жоохоо нүхтэй. Тэгээ тэр нүхээр нэг утсаар уяад баланс дотроо үдчихсэн байсан гэл би энэ мөнгийг олсонгүй олохоо үнэхээр олж чадсангүй. Би тэгтээ идээгүй шүү энийг энэ мөнгийг энд нь би балансантаа авчууллаа гэж. Тийм сони юм байдэн шүү дээ. Тэр үе улсуудын тийм айхтар чанга хатуу тийм мэрэгжил одоо ажилдаан тийм одоо үнэн шударга юм мундаг л байсан тэгээд сампингаар бодох цээжээр бодох хоёрын аль нь хэлбэр үү танд? Тухайн үед бол сомпон тоо юу цээж хоёр чинь яг нэг дэвшний. Нэг дэвшний. Ингээд хүн ингээд одоо тоонуудыг чинь ингээд хідэн игнээ тоог чинь ингээд дуудаад өнгөрсөн байхад хүн ингээд уянгалуулан дуудаад өнгөрсөн хойно бид нар чинь нөгөө тоогоо хийгээд дуусч яадаг. Тэгэхээр энэ толгойд бичигдээд байгаа гэсэн. Тий. Тий. Тэгэхээр сомпон тоо хоёр бол толгой хоёр бол ижил өвшний л тийм зүйл байсан баг тий. Телевиз радиогийн текст уншдаг нэвтрүүлэгч нар дээшээ 4 мөр доошоо 4 мөр зэрэг харж явдаг юм гэсэн. Тэгэхээр мэрэгжлийн адилхан л тийм ур чадвар. Тийм бай. Тэгээд бүр суучдаг ингээд тэр тий. Тоноос залхаж исэн үе байв үү? Тийм байгаагүй. Байгаагүй тий. Нэгэнт л тэр мэрэгжлийг эзэмшээд нэгэнт л сурсан тэрлээ олуу зорьсон болвол одоо тэр зорилгоо биелүүлэхийн төлөө чармайсаар л видео зэрэгтэй явна тэр ингээд. Нийгэм өөрчлөгдөөд заарталсан нийгэм рүү шилжээд тэгэл зах зээлийн эдийн засаг шилжснээс хойш ер нь энэ аудитор гэдэг нэр томьёо бидэнд танил болсон гэж би боддгийн. Тэгтээ зүгээр ерөнхий мэрэгжлийн агуулга салбараар нь харахад одоо хуучны одоо тэр хэн шалгах хороо өдөрнө үү? Ер нь
тий ер нь л тийм. тий. Хуучин социалист нийгмийн үед ч юм уу хянашилах хороо гэж байлаа. Тэгэл одоо тэр л юм да. Ер нь нэр нь яхаа өөрчлөгдөөд олон улсынхаа хэмжээнд одоо энэ зах зээлийн эдийн засгийн одоо системийн тэр хиллэгдэл ороод апдейт гэдэг үгээр л ороод ирж байна л да. Түүнээс бол яг л одоо дээр үеийн хянашилах хороо санхүүгийн шалгалт гэдэгтэй л ижил юм. Улам л хөгжиж дэвшиж байгаа. Олон улсынхаа хэмжээнд л явагдаж байгаа. Яг одоо тэр хэмжээгээр явуулж байна. Таны хувьд бас салбартаа хүлээн зөвшөөрөгдсөний их тод үг байдсан бэлээ. Нягтлан бодох нэмэх нь аудитор тэнцүү осор гар болно гэсэн тийм том явлаа тийм ээ. Тэрний чинь нэг золигийн нөхөр л тэгээд ичсэн байлээ. Тэгээд одоо тэр номондоорч хүртэл тэгээд гаргачихсан байлээ. Тэгээд яг үү тэгээд одоо би баярлж ил явдаг яг үү тэгээд баярлж ил явдаг. Үнэлгээ шүү дээ. Том үнэлгээ юм да. Тэгээд бас баярлж ил байдгийн тэгээд. Сайхан юм яг үү одоо эдийн насанд бол тийм үг сонсоод байж хахад бол яг үү баярлж байдаг. За мэрэгжил салбарын тухай яриа хоёлаа бас дахиад жаахан байс хийж агаад ярина. За хүн ер нь хүмүүн заяаг олж төрнө гэдэг бол нэг том хувь тавилан. Тэр дундаа нутаг усаа ижээ аваа онож төрнө гэдэг их том хувь заяа тий. Таны хувьд ер нь ингээд амьдралд талархаж явдаг. За миний амьдралд ийм хүн таарсан маань их одоо том хувь заяа шүү гэж бодож явдаг. Түүнийг одоо нээж ярих хэрэгцээ мэдээж хүн болгонд л их байдаг байх та. Энэ тухай хоёлаа яриа. Өргөжлүүлье. Өвгдөөц юм олон зуун жил одоо ёсон жирийн тэмцэл бодлоо янз бүрийн юмар Монгол их орн гэж ийм сайхан одоо өргөн уудам нутагтай ийм сайхан баялагтай газрыг олж тогтоогоод монголчуудаа хойч үе үлдээсэн эзэн Чингисийн үеэс тэгэл одоо уламжилсан өвгдөөц сайхан улсуудын ач уянаар өнөөдөр бид нар ийм сайхан байж байгаа. Тэгээд сайхан аав ээжийнхээ ач уянаар хүн болоод эдийн зэрэгтэй ингээ явж байгаа. Хувь заяа юм да. Ер нь одоо тэгээд харин энэ сайхан их орноо сайхан авч явах ёстой юм даа л гэж бодогдож заримдаа л жаахан сэтгэл ундаж ил байх юм да. Энэ улс орны эдийн засаг таарах хүн байгаад ард түмний амьдрал бас жаахан таарах хүн байгаа тийм ээ. Энэ үед бас сүүлийн үед бол жаахан сэтгэл эмзэглэж ил яваа юм. Та яаж хийж байгаа л ярилцлагыг тийшээ оруулчаад байна шүү. За би танаас бас сая чиглүүлж асуудаг маань өөрөө бас учиртай. Тэгээд нэг эрхэм хүндтэй зочин нэвтрүүлэгтээ урьсан танд зориулж. За баярлалаа. За ингээд эрхэм хүндтэй зочныг студидд ураад хамтдаа ярилцдаг. За баярлалаа. Сайн нэвтрүүлгийн урилгаар Гандан дэгчлийн хийдийн шав 29-р номон хан сүр гавж чэж амц хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Сайхан урьдчж байна уу? Морлоо ирсэнд баяртай байна. За найзтайгаа уулзаарай. За сая үжирүү нөхөр минь хаанаас гараад ирвэ? Эндээс гараад ирлээ. За хамтдаа судал тавиад ярилцлага өргөжлүүлье. За. Энэ том хүнээр гинтийн зочин энэ том юу байлаа? За санаанд нь ороогүй юу? Эсвэл санаанд орсонгүй. Одоо би таны ч одоо хамтдаа найз болсон маань нэг хувь тавилан гэж хэлчих байх гэж найдсан чи. Тэгээд тэр чи одоо 40 жилийн үеэр хийж байгаа хоёр. Тий. Сайхан урдч гэнэ үү та? Сайхан урдч байна. За та хоёрын маань хувьд одоо зодлогсон л баг. Хэр ойрхон уулзах вэ? Хамгийн сүүлд юу н хизээ уулзсан бэ? Вэ сая өдрөх утсаар бол байнга ярьж явах юм да. Цагаан сараар бол шиний нэгэнд Гандан дэгчлийн хийдэ хамб гэдэг учраас хүнд итгэж биднүүд нэг 5 айл байдгийг. Гэр бүлийн найз. Гэр бүлийн найзууд би залуу зандан одоо 40 гарч ирсэн юм да хам болол тэгэл энэ улсуудыг одоо хамтдаа хэдүүлээ ингээд амралтанд явах харшаа авсанд явах альва нэгэн ажилд бүгдээрээ хамтдаа явж игээд ингээд тохироод тэр үе жаахан залуу зандан байсан тийм учраас бас жаахан ганцаараа юм уу огт мэдэхгүй өөр хүүхдтэйгээ биш улсуудтай явах жаахан зовлонтой шар ногоон сонины ажил байсан.
Тэгээд энэ хэдтэйгээ ярилцаа тэгээд нэг 5 айл нийлж яваад тэгээ үр хүүхдтэйгээ одоо бүгдээрээ хамтаараа ингээ аршаанд явдаг. Тэгээд энэ хэдтэйгээ очиад ингээд сайхан аршаан дээр наргиж жаргаад тэгээд манай асраар сайхан дуулна зулай цагаан алтаа гэдэг сүлд дуун. Цөөхөн дуу мэднэ гэхдээ л ер нь сайхан дуулна да. Тэгтээ зэрэг тэр улсууд хайдугай тэ яс адилхан хайдугай дүү юу л гэдэг. Оо за за. Тэгээ хоолой их сайхантай. Тийм тэгээ үнтэй их найрсаг. Ер нь энэ хүний намтар түүхийг бол бид их сонирх ингэж явуулж байгаад их баяртай байна. Ягаад гэвэл нэг юмыг ихсэн байхад бүр заавал дуусгадаг шин чанартай. Нэг хүнтэй найзалсан байхад тэрэндээ үнэнч байдаг. Хүнд туслах гэж нэг зүтгэх юм бол тэгэл тэр чигтээ яваад өгдөг. Тэгээд хүн хэвтэйл өгдөг бол энэ хүн босоод явна. Тэгж байгаа тэр өвчний цааталд нь гардаг. Нэг ийм шин чанар бол миний найзад одоо бүрэлдэсэн байдаг. Тэр нь бол бидэнд гайхамшигтай үлгэр жишээ болдог. Ийм зузаан ном бичсэн. Аав ээжээс авахгүй дахин дөөс хамаатан садан тэр номноос баримжаа авч та хоёрыг найз гэж мэдлээ шүү дээ. Тэгээд тийм сайхан ном бичсэн. Тэгээд бас улс орныхоо төлөө зөндөө юмыг бодож сэтгэж яадаг. Тэр чиглэлээрээ бас одоо засаг төрд санаачлаа гаргаж юм бичдэг. Эдийн засагт ордож байгаа үед одоо олон түвнийг уриалж энэ эдийн засгаас одоо яаж хөнгөлөх үү гэдэг талаар тэр нь нэлээд газар авсан шүү. Гихчлэнгээр хувийн амьдралдаа болоод албаны амьдралдаа ийм л сайхан зүтгэлтэй нугаршгүй цаашаа зүтгэж яадаг нэг ийм шин чанар бол миний найзад бий. Осор гаруугаа их даруухан. Одоо тийм учраас тантай хамт дэмжиж энэ нэвтрүүлгийг олон түмэнд тодтогч гаргах үүднээс чин сэтгэлийн найзыг урьсан. За осор гаруугаа та хоёр маань анх танилцсан түүх нь юу байдгийг? Хөдөөнөөс ээж аваагаа авчирсан. Хөдөө алтаад байсан. Тэгээд ээж аваа авчираад тэгсэн аамын ч бурхан болчлоо. Тэгээд 96 онд ээжийн минь 70 нас хүрлээ. Тэгээд ээжийнхаа 70 насыг одоо ойг тэмдэглээгээд хэдэн дүүнэртэйгээ ярилцаад заавал ээж дээр одоо настай хүн дээр нэг яаж нэг сайхан хүнийг л авчирж одоо юу хөө гэдэг юм бодлоор тэгээд энэ хүн дээр энэ хүнд гоогонд чинь хийдэг хүндэтгэл үзүүлэхээр тэгээд андандаар яваад очисон чинь нарийн бичиг дээр нь ороод нэг би нэг юм учиртай маа тэгээд жоожом самбатаа нэг уулзуулж гарга байна уу гэд ингэсэн чинь болно одоо нэг хүн байгаа тэгээд дараа нь ордог. Тэгээд энэ хүн дээр ороод нөгөө урилга өгөөд би ийм учиртай юм аа би говьлтай хүн ийм одоо тэгээд ээжийнхаа нэг 70 насны ойг намар хийх гэж байгаа одоо хийх гэж байгаа. Тэгээд та нэг очиод бас нэг санsun тавиад ээжд минь хүндэтгэл үзүүлээд өгөөч гэж аюу ялганаар хүлээж аваад л та нэрээ тэгэлгүй яах вэ тийм сайхан настай хүн одоо юу яах ч оймоо хийх гэж байгаа. Тэгэл тэрнээс хойш би тэгэл салаагүй юм да. Тэгээд амьдралын одоо 30 гаруй жилийн урт хугацааны сайхан гэр бүлийн найзууд гэд яхад таны хувьд одоо жаахан зэмлэх алдаа дутагд байх уу энэ хүнд? Одоо шашин номын мөр тэгээд нэг буян нүгэл талаасаа харахад за чи нэг тэрийгэ засчул гэсэн зам байх уу? Би юу яадаг сайхан амарч замарч одоо амралтаа юу яаж байгаа нэг юм бодчихлаар тэр руугаа чиглээ явцдаг. Тэгээд чи энэ үед нэг тэрнийг хайж үз. Наашаа хараад энэ нэг 10 хоног дотор хэдүүлээ нэг сайхан жаргалтай бай гэдэг. Тэгээд тэр нэг сорилго тавьсан юмда явчаад мань мэтийг жоохон Алтаа нь хүртэл ололттэй. Нэг удаа тэр үед нь явахгүй гэсэн байхгүй юу? Тэгээд ажил хэцүүдээ нь явахгүй. Ажил ихтэй байсан гэдэг. Тэгээд Вьетнамыг очихдаа зэрэг тэгээд танд найз нар нь хайрыг авчраал тэгээд хэдүүлээ хуруудаад яг Монгол ёсоор би хуруудахад их дуртай байсан. Ягаад гэвэл тэр Монголын уламжил ингээд тэр 60-70 км-т ингээд нутгалцсан сүүлийн үед тэгээд нэг мадан ихссэн хоорондоо нийлж өгөхгүй хот айл гэж байхгүй болж ихсэн сүүлийн үед. Тэр чинь 3-4-ээрээ 4-5-аараа буудаг байсан. Тэр нь өвс ногоон чавардсан юм баг. Тэгээд нэг нэгдэж өгөхгүй юм шиг оргиод. Тэгэхээр энэ хуруу одоо дэмбэ эднүүч болохтой зэрэг ингээд хамтраад суглаад хөгжөөд бие биенийгаа танин мэддэг. Гэрүүлч гисэн
хэдэн сараар ингээд ажил явдалд шамдаад ирэхлээрээ буцаад гэрүүлээ танихгүй. Сая коронавигийн үед бүр ажиглагдлаа шүү дээ. Тэрнтэй ижилхэн хөдөөний ард түмнийг тэгж гişүүлж бие биенд нь дасгах хэрэгтэй юм байна гэж. Тийм учраас хаа явсан газараа тэр нутгийн улсуудыг цуглуулж, инээл гэж хөхрөөж, энэ хүнээрээ дуулуулж, тэгээд гоё юм яриад, тэгээ хуруудаад, дэмбэтэд ингээд тэгээд тэр нутгийн улсууд одоо хамб хизээ ирэх бол нөгөө хизээ ирэх бол гэдэг. Тэгээд тэрэндээс ингэж эв нэгдэл явагдаад ах шиг ингэж санагддаг. Сайхан сэтгэлийн амраагаад биднуудын очсон тэр олсоо тэгээсэй л гэж ингэж боддөө шүү дээ. Тийм ээ. Тэр усаар их болчихоо. Нэг хэсэг айлуудыг бүр ингээд уулзуулцдаг байхгүй юу? Ерөөсөө бараг тэр чинь өвлийн гүйтэнд нэг уулзаж чадаагүй. Өвлийн хаврын ахиргын үед ч гэсэн нөгөө мал төлөх барихаа уулзаж чадаа. Тэгээд тэр орчны бүх улсууд цугладаг байхгүй юу? Өөрхий тэгээ. Монгол орноо давхар амралтынхаа үед үзчихэж яах юмсан гэсэн тийм бодлоор сөдлөөд байгаа. За хамб бас амнаасаа хоёр ч удаа унгаалаа. Би тэрийг анзаарч авлаа. Та нэг сайхан зулаа цагаан алтаа аялна уу? Хөөх одоо. Одоо нэгэнт амьдралынхаа нэг сайхан түүхийг бичиж байгаа учраас Юм барихгүй л хоолой гарах лүгөө. Тэр шингийн юм харин алга юм байна шүү дээ. Тийм үү шүү дээ. За сайхан ийм сайхан нэвтрүүлэгт ороод тэгээ гинтхээ ийм сүрприз бариад хамбугааг минь одоо хэрвүүлээд ийм сайхан тохиол ийм сайхан зүйл болж байгаад үнэхээр баярлж байна. Тэгээд одоо ч дуулахч бас жаахан тиймэрхүү л болчиход байгаа. Ер нь бол та эхлээл түрээл явчих бүгдээрээ. 우리 더없는 쟁결 살아사도 중거로서 우대신 볼에 터서러허 너라 나도 저도 들어서 소세 저강어서 다감비 주제스리 되네요 내 헤베 아이야도 다면 아주 다이메 아짜라 자야상한 오태가 태외치타니 감다 회계세 대저원 소 비오는 тоолгүй ингээд тоолоод хідэн тоолоход энэ уртайгаа барьж чадах нь амьсгаа нь хэр урт байна. Тэгээ энэ одоо уртад бол тэгсэнгүй. Энэс нэг хүртэж. тэгээ Тоолоо чинь дараа яриа. Тоолоо царигаас Их том хүндэтгэл байлаа. Тэгээд түрээ дуулаа гэхэд арай хүрсэнгүй хоолоо минь. За маш их баярлалаа. Тэгээд зочноо ингээд дуулдгийг би мэдэхгүй учраас нэвтрүүлгийнхаа яг энэ хэсэгт эрхэм хүндтэй уран бүтээлч урьсан юм аа. Тэгээ тэр уран бүтээлч маань дууг уран бүтээлээ хүргэхээр та хоёрын маань бас 30 жилийн сайхан нөхөрлөл нүдээ харагдана гэдэгт итгэж байна. За сайн нэвтрүүлгийн маань урилгаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Хос баяр. За, урилга маань хүлээ авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За сайн байна уу. сайн байна. Бид хоёр аргагүй найз олж юм аа. Нутгийн дуучин гэвэдрэж бид хоёр дүүэмгийн бүрэнгийн олсод байна. За ингээд энэ сайхан гэгээн тоглох өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаа сургааргуудаа хамбагчдаа баяртай ортдоо наслахыг хүсээрэй. Тэгээ манай бүрэн нутагт зориулж хийсэн хамбагчд маань бас зориулж хийсэн нэгэн уран бүтээл байдیں۔ 7 жилийн өмнө хийжсэн урлагийн гойсдолтон шатрын үлзий хоёрын аялгау яруу найрагч Найдан Содын Баатарын шүлэг тэргүүн хамбай нутаг гэдэг дууга та бүхэндээ зориулан хүргье.
ад суура тойрон бүрэнгийн цэлгэр хүндий айлаараа элэгэсэг боржгон түмний үлгий адугаараа хурдтай өндөр дэнжин уяа аргаараа алдартай өргөн найрын чимээ мураараа даллах баян төхмийн бараа мугаараа зочлох монголчуудын ёсдоо надмараа түрүүтэй зүлэг ногоон дэвчээ наргараа одтой зон билэртийн ороо дүүжин сүйхэн бүэтэй тэргүүн хамбин нутаг дүүжу холлоос хагстай онгон цэнхэр хайрхаа эрдэмэрэ баян дэврүүн насны хүсдээ эртнээсээ шүтлэгтэй шачин номын хүрээ эдгэрээ аммагдан зоригт вангийн хошоо дүүжин сүйхэн бүэтэй тэргүүн хамбин нутаг дүүжу холлоос хагстай тэргүүр замын хутаг дүүжин сүйхэн бүэтэй тэргүүн хамбин нутаг дүүжу холлоос хагстай За маш их баярлалаа хамтдаа. За энэ урилганд очлгүй яах вэ гэж бодсон танд маш их баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийнхаа нэрийн бэлэг сайн уу нэртэй үзэг тэмдэглэлийн тэвтрийг танд барьж байна. За таныг найстаа хандаж цаах үг хэлхийг. За. За тэгээд асар гарган маань сайхан нэвтрүүлэгт орж ингэж яагаад их сайхан санагдаж байна. Ер нь ажилсаг улсууд энэ олон түмний нүдэн дээр гарч ингэж байсгээд ярьж ямаар санагдд юм аа. Тэгээд нэг онцлох юм бол хүүхдүүдийг сайхан хүмүүжүүлсэн боловсралтай, мэдлэгтэй, их сайхан хүүхдүүд нь тусч одоо бид нар ч ингээ хөдөө явдаг энэ бол бас хүүхдүүдийн хүмүүжилт их сайн байдаг юм байна. Тэгээд хамт явахтай машин чэчэн барин, майхан сав барин, тэгээд хоол хошийн. Тэгтээ зэрэг биднуудын энэ аялал бол тийм муу болоогүй юм байна. Гэр бүл чиглээ гэсэн, олон түмэнд чиглээ гэсэн ер нь сайхан юм болсон юм байна. Тэгээд хооштой хэдүүлээ орт удаан насалж хамтдаа сайхан жаргацгаая гэж ингэж хэлээ. За баярлалаа. За. Та хоёрынхаа амьдралын бас сайхан түүхийг бичиж чадсан гэж хэлж байна. За баярлалаа. За. За.
За гинтийн зочин маань нүдэ олов уу? Гооч юу хөө харин би зочирлоо шүү. Яг зочирлогчдэр нь одоо чи ямар багш маань ирсэн байхаа одоо тэгээд хамбугаа гэмэн хөрөөдөө юу хөөрхөөдөө гэж. Мөн сайхан хүн шүү дээ. Бид нар ч одоо 30 гаруй жил ингээл одоо салахгүй. Нөгөө дээр үед ээжийг байх үед бол ээжтэйгээ явдаг. Ээжтэйгээ дүүтэйгээ нэг онц дүүтэй шүү. Тэгэл одоо насан туршдаа хань ижилгүү тэгэл ингээ ээжийнхэн мемэн дээр гараа тавьчаад эсвэл мемэн дээр нь толгоогоо тавьчаа тэгээд сууж идэх тийм. Хамбугай сайн нэвтрүүлэгт орж байхдаа бас ижихээ тухай ярьсан. Тэр үед ижиг нас сэрүүн байсан. Тэгээд тэгэл одоо 80 гарчаал 60 гарцсан намайг л зарна шүү дээ. Зарна. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн маань бас хамт олонны урьсан зочин маань нүдэ олж танд сайхан одоо хэлэг барьсан. Гоё боллоо. Баярлалаа та бүхэнд. Ямар сайхан мундаг сэтгэлтэй, ямар сайхан тийм юмыг их одоо нүдийг олж нэвтрүүлэг явуулт юм дээ гэж би үнэхээр баярлж танаа хамт олонд тий. За баярлалаа. За та хоёрын түрүүн бас ярианд дурддагсан Монголын сампинчдын уралдаанд орж төрүүлж илаа гэжсэн шүү дээ. Тэгэхээр та өөрөө бас Монгол улсад энэ нэгтлэн бодох бүртгэл аудит гэдэг энэ салбаруудыг яг одоо мэргэжлийн төвшөнд олон улсын стандартад хүрж хөгжөхөд өөрөө бас их одоо үүрэг гүйцэтгэсэн хувь нэмэр оруулсан хүний хувьд өөрөө бас энэ салбарынхны уралдаант энэ олимпиадуудыг санаачилж зохион байгуулдгийн гэсэн. Тэгээд одоо тун удахгүй нэгтлэн бодох бүртгэлийн улсын 25 дугаар олимпиад болох гэж байгаа юм байлээ. Тэгээд энэ бол мэдээж залуу мэрэгчлэтнүүдийг улам одоо чадахжуулах, хөгжүүлэхэд л оруулж байгаа бас чухал ажил ах гэж байна. Яг нь мэрэгжлийн одоо байгууллагыг анх байгуулахад 1992 онд тэгээд тэн дээр манай одоо Нямсран багш тухайн үе одоо нөхөрлийн гишүүн ерөнхий сайд байсан амар жаргалчин сургуулийн захирал байсан. Тэгээд манай тэр Бачаргал гэдэг одоо гавьяат багш бас нэг юм байгаа. Бид хэдийг сугалуулад ингээ Монгол улсын мэрэгсэн нэгтлэн бодогчдын үндэсний нийгэмлэг гэж 91 онд байгуулж ирсэн. Аймагуудад сургуультай уулаад, хотод сургуультай уулаад тэгээ 100 хэдэн хүн мэрэгсэн нэгтлэн бодогч гэдэг цоол гэргэм аваад тэгээд энэ институтыг анх байгуулж ирсэн. Одоо 50000 гаруй мэрэгсэн нэгтлэнгуудаа тэгээ энэ сайхан залуучууд ч гэсэн одоо тэрний араас явах энэ залгамж холоонууд ингээл өнөөдөр сууж байгаа үнэхээр баярлж байгаа тийм. За та хоёрын ярилцлагыг дэрэгдээс нь таны хамт олон ойр дотны хүмүүс за багш нь хүрэлцэн ирсэн байна. Тэгээ энэ салбарын бас мэрэгчлэтнүүд энэ олимпиадад оролцож байгаа залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Тэгээ та бүхнийг бас ярилцлагандаа урьж байна. За би гавьяат хэдийн засагч Бөөхүүгийн Осор гарвын өөрийн хэлснээр нэгтлэн бодохын цагаан толгойн ааг зааж байсан. Ийм багш. Тэгээ Осор гарв аж ахуй нэгж байгууллагын нэгтлэн бодохыг хот хөдөөд олон газар хийлээ. Одоо аудитын үйл ажиллагаа явуулж байна. Аудитын үйл ажиллагаа явуулах хүн гэдэг бол нэгтлэн бодохын дээдталд нэгтлэн бодохын хийсэн ажлыг үнэлдэг, дүгндэг, шалгадаг, зөвлөдөг ийм хүн. Энэ өндөрлөгөөс аудитын үйл ажиллагаа явуулж байгаа ийм хүнтэй шавь нэгэ. Сургуулийнхаа 100 жилийн ойн онд энэ нэгтлэн бодох мэргэжлийг эрчимтэй хөгжүүлэхэд төлөхс урам хайрлаж зохион байгуулагддаг 30 шахам жил мөрдөгдөж хийгдэж байгаа олимпийн нэрэмжит эзэн болж байгаа нь үнэхээр бахархалтай байна. Чамд баяр хүргэе. Цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Багшаараа ингэж хэлүүлээ суун гэдэг бол бас том хувь заяа шүү. Тэгээ та жоохон илчээд байна уу? Эсвэл сайхан байна уу? Жаахан илчээд. Ингээд савгүй. За Монгол улсын гавьяат эдийн засагч Осор гарав захирал бол 1992 онд манай улс нийгэм эдийн засгийн шин тогтолцоонд шилжсэн тэр үеэс итвэх чармаалтаа гаргаж шин тогтолцоо бүхий л зүйлийг бүрдүүлэхийн төлөө итвэхтэй явж 1992 оны Монгол улсын анхны шилдэг нэгтлэн бодогч болж исэн. Тэгээд түүнээс хойш 32 жилийн дараа өнөөдөр олимпиадын нэрэмжит эзэн нь болж байгаад бид бүхэн их баяртай байгаамаа. Ингээд Монгол улсын гавьяат эдийн засагч Осор гарав захиралдаа энд байгаа оюутан залуустаа Ахмад багш нартаа тэгээ бүх хүмүүст эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа.
яг харахгүй Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институттэй сайн нэвтрүүлгийн хамт олон хамтран ажиллаж таны одоо амьдралын сайхан дурсамжийг бүтээлээ. Тэм ч учраас одоо нэвтрүүлгийн маань хойморт багшийн нуурлаа, хамтран зүтгэгчдийн нуурлаа. Танд бол сайхан байгаа гэдэгт найдаж штэ. Ааха. Өстой баярлж байна. Сайхан байна. За ингээд өнөөдөр энэ миний нэрмжит олимпиад явуулж байгаа энэ мэрэгжлийн нөхдөд та бүхэндээ үнэхээр баярлалаа. Тэгээд эдийн зэрэгтэй явхад мөн анхны одоо шанг тавьсан одоо аавын минь дараа хүн бол одоо миний багш Говьяат багш Ардын багш энэ хүн байгаамаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан багштаа баярлалаа гэдэг энэ алд цагаан хадгийг одоо аяхтай цагаан эдэний хамт барья багштай. За. Санаа нэвтрүүлгийн маань өнөөдрийн эрхэм хүндтэй зочин Монгол улсын Говьяат эдийн засагч Бөөхүүгийн осор гар байлаа. Тэгээд мэдээж хөрөг ярьслаг гэдэг утгаараа таны амьдралд бас нэг сайхан гэгэн дурсамжийн сэргээж чадсан гэдэгт итгэж байна. Тэгээд сайн нэвтрүүлгийн маань нэрийн бэлэг сайн нэртэй үзэг тэмдэглэлийн дэвтэр. Багшгүй тооны хүнд бол энэ бас чухал зүйл гэж байна шүү. За баярлалаа. Нэвтрүүлгийнхаа бэлгийг байна. За нэвтрүүлгээ жаргаж бас таныг үг хэлье. За ингээд өнөөдөр миний энэ 55 6 жил нэгтлэн бодох хүртгэл гэдэг энэ сайхан мэрэгжлэр эдийг хүртэл 55 6 жил ажиллаж Монгол улсын Говьяат эдийн засаг гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртэхээ хүртэл явж ирж өнөөдөр ингээд манай мэрэгжлийн байгууллага Монголын мэрэгсэн ногтмодтой институт, түүний удирдлагууд, түүний сайх ажилтнууд миний энэ хугацаанд өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйл, ярьж хэлж байсан зүйл энэ бүгдийг минь одоо өргөмжилж, өндөр дөргиж тэгээд энэ мэрэгжлийн сайхан олимпиадын нэрмжит болгож одоо ингэж явуулж өнөөдөр энэ мандаг сайхан нэвтрүүлэг явуулж тэгээд одоо
хамбагш найзээ минь одоо авчираа тэгээд энэ сайхан улсуудаар аядууны мэдлэгээ дэвшүүлээд ямаа багшээ минь одоо институтийн минь удирдлагууд авчираа хамт олонны минь авчираа тэгээд компани хамт олнууд ирсэн байна. Тэгээд энэ сайхан бидний мэрэгжлийг одоо өвлж бидний шиг ингэ сайхан ажиллах ийм сайхан одоо залуучууд тий хойч үеийн залуучуудыг бас энд оролцуулаад үнэхээр надад одоо жоохон хэцүү л байна. Одоо бараг л нөгөө эндээс юм мэлмэрх гээд л байна. Одоо үнэхээр баярлж байна. Тэгээд ийм сайхан нэвтрүүлэг туулсан амьдралын минь өнөөдөр бараг ингээд нэгтгэхэд нэг л тиймд цул уул шиг болгочихлоо л гэж ингэж бодож баярлж байна. Та бүхэндээ баярлалаа. Тэгээд миний төрөний яриад байгаа тэр номондоор орч ийн гэдэг ингээд байгаа. Тэгээд энэ хүмүүн заяа минь үг гэж нэг 750 хуудастай нэг юм жижигхэн ном гаргасан 2 жилийн өмнө хүмүүсийг соён гэгэрүүлэх үйл ажиллагааг түгээж ард түмэндээ түгээж байдаг. Та бүхэндээ энэ номоо одоо бэлгэлье гэж бодож байна. За. За үнэхээр баярлалаа та бүхэндээ тий. Би санаа нэвтрүүлэгтээ бэлтгэхдээ яг харахгүй энэ номыг одоо судалсан гар явлага болсон. Тэгээ би одоо тооны хүн болохоор ингэж нарийн нямбай бичдэг юм уу гэж гайхсан. Тэгээд бичгийн хүн шиг. Үнэхээр гайхалтай бичсэн. Тэгээд тэр энэ номонд дурдж байгаа салаа мөчр болгоны амьдралтай холбоотой тэр түүхийг тэгээ ингээд бичсэнийг би бол үнэхээр биширсэн. Одоо хүний амьдралын түүх бол одоо яг харахгүй л одоо ингэж бичигдэхээс өөр аргагүй. Тэгээ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн өөртөө бараг зориулж томьёо зохиолгосон хүн одоо ихтлэн бодох бүртгэл нэмэх нь аудит тэнцүү осор гарав гэж одоо ийм томьёог хүртэл зохиолгож хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол гайхалтай. Тэгээ өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгаар хүрэлцээрсэн залуучууд салбарынхаа одоо айдол болсон одоо энэ мэрэгжлийнхаа оргил төрсэн энэ сайхан хүний нэрэмжит олимпиадад оролцох гэж бэлтгэж байгаа залуучууд та бүхэндээ амжилт хүсье. За таньда урт удаанаас эрүүл энхийг хүсье өрөөё. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт сайн сайхныг хүсье. За баярлалаа. Үзэгч та бүхэн сайн нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзлээ. Эх 7 хоног шинэ дугаараараа эргээд уулзъя. Сайхан амраарай. Баяртай үзэгчтэй. Баярлалаа та бүхэндээ. За. За.